Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлсээс бусад газар, түүнчлэн газрын хэвлэл, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялагын өргөөжийг үндэсний баялагын санд төлрүүлж тэгш шудраг хүртээгч чиглэнэ гэж 16 дугаар зүйлийн 2 дахь Монгол Улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хэрэгтэй байхаар заасан. Үндсэн хууль заасан төрийн нийтийн өмч газрын хэвлийн баялаг болох газрын тос байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийг улсын төсөв, үндэсний баялагын төрөлцсөн сангууд, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн бүс аймаг, сумдын төсөвт хуваарлах, мөн газрын тос байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмч болон төрийн өмчийн оролцоотой хуулийг этгээддэх төрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашгийг үндэсний баялагын сан төлрүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулаагүй байна. Иймд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгч байгаа газрын тосны тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 3 дахь хэсэг заасан нөөц ашигласны төлбөрийн 30%-ийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70%-ийг улсын төсөвт тус төлрүүлнэ гэснийг газрын хэвлийн баялагын өрөөгөөжийг үндэсний баялагын санд төлрүүлж тэгш шударгаар хүртээгч чиглэнэ гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлж хуулийн төслийг дараах байдлаар боловсрууллаа. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр 31-ийн 3 дахь хэсгийг нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт 25%, үндэсний баялагын төрөлцсөн санд 35%, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 10%, тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах бүсийн хөгжлийн санд 10%, тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах аймаг нийслэлийн төсөвт 10%, тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах сум дүүргийн төсөвт 10% тус хуваарлахаар зохицуулсан хуулийн төслийг боловсруулсан бөгөөд дагалдах хуулийн төслөөр дараах 4 хуулийн төслийг боловсруулсан. Дагалдах хуулийн төслийн агуулгыг хуулийн төрөл тусбараар тодорхойлбол 1-р үндэсний баялагын сангийн тухай хууль нэмэлт өөрчлөлт тургай хуулийн төслийг 4 зүйлтэй байгаар боловсруулсан. Хуулийн төслийн 1-р зүйлд үндэсний баялагын төрөлцсөн санд газрын тос байгалийн хий нөөц ашигласны төлбөрийг төлрүүлэх болон газрын тос байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмч болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэх төрийн эзэмших хувь, ногдол ашигын хувь хэмжээг дараах байдлаар нэмэхээр тусгасан. Ирээдүйн өв санд газрын тос байгалийн хий нөөц ашигласны төлбөрийн орлогын 25%, хуримтлалын санд газрын тос байгалийн хий нөөц ашигласны төлбөрийн орлогын 5%, газрын тос байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмч болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэх төрийн эзэмших хувь 34% хүртэлх бол түүний төрийн эзэмшил ногдох бүх ногдол ашиг, газрын тос байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмч болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэх төрийн эзэмших 34% ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34% ногдох ногдол ашгийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгч үндэсний баялагын сангийн тухай хуулийн 12-ийн 4 дахь хэсгийн уул уурхайн олборлолт, 12-ийн 6 дахь хэсгийн уул уурхайн олборлолт гэсний дараа газрын тос байгалийн хий гэдгийг нэмэлтээр тусгаж өөрчлөн найруулахаар боловсруулсан. Хуулийн төслийн 3 дугаар зүйлд үндэсний баялагын сангийн тухай хуулийн 11-ийн 1-ийн 3 дахь заалтыг өөрчлөн найруулсан. Хөгжлийн санд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялагын үн тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50%, газрын тос байгалийн хий нөөц ашигласны төлбөрийн орлогын 5%-аас тус бүрдэхээр тусгасан. Хуулийн төвшлийн 4-р зүйлд энэхүү хуулийн төслийн хүчин төгөлдөр болох журмын зохицуултыг тусгасан болно. 2. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 3 зүйлтэй байхаар дараах байдлаар боловсруулсан. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 1-р зүйл төсвийн тухай хуулийн холбогдох заалтад дараах агуулгатай зүйл хэсэг заалт нэмэх асуудлыг тусгасан. Үүнд 1-р төсвийн тухай хуулийн 4-р зүйлд бүсийн хөгжлийн сан гэсэн тодорхойлтыг нэмж энэхүү сангийн их усрын асуудлыг 59-р зүйлийн 59-ийн 10 дахь хэсгээр зохицуулахаар. 2. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6 дугаар хэсэг аймаг нийслэл болон улсын зэрэгэлтэй хотын төсвийн татврын орлогод хамаарах орлогод газрын тос байгалийн хий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сумын төсвүүд тухайн аймгийн нутаг дэвсгэрээс төвлөрүүлсэн газрын тос байгалийн хий нөөц ашиглалтын төлбөрийн орлогын 10%-ийг гэж. 3. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 8 дугаар хэсэг сум дүүрэг орон нутгийн зэрэгэлтэй хот тосгоны төсвийн татврын орлогод газрын тос байгалийн хий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сумын төсвүүд тухайн сумын нутаг дэвсгэрээс төвлөрүүлсэн газрын тос байгалийн хий нөөц ашиглалтын төлбөрийн орлогын 10% байхаар тус нэмсэн болно. Хуулийн төслийн 2 дугаар зүйл төсвийн тухай хуулийн 23-ийн 4-ийн 11, 59-ийн 1-ийн 5, 59-ийн 5 дахь хэсгүүдийг дараах байдлаар өөрчлөнөөр тусгасан. Үүнд төсвийн тухай хуулийн 23-ийн 4-ийн 13 дахь заалд газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70% гэснийг хуулийн төсөлд газрын тос байгалийн хий нөөц ашигласны төлбөрийн 25% гэж,
Төсвийн хуулийн 59-1-5 дахь заалт газрын тос нөөцлөсний төлбөрийн орлогын 30% гэснийг хуулийн төсөлд газрын тос байгалийн хин нөөцлөсний төлбөрийн орлогын 10% гэж. Төсвийн тухай хуулийн 59-5 дахь хэсэг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олох шилжүүлгийг тооц гаргачлыг засгийн газар батлна гэснийг хуулийн төсөлд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, бүсийн хөгжлийн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олох шилжүүлгийг тооц гаргачлыг засгийн газар батлна гэж тус өөрчлөлтөөр боловсруулсан. 3. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуултын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 3 зүйлтэйгээр оруулж байна. Хуулийн төслийн 1-р зүйлд бүс тус бүр бүс орон нутгийн хөгжлийн төзөртэй байдлыг хангах, бүс нутгийн чанартай болон бүсийн хэлэлцээрээр тохиролцсон тэргүүлэх ач холбогдлохын хөгжлийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой бүсийн хөгжлийн сантай байх хуулийн зохицуултыг тусгасан бөгөөд 2-р зүйлд энэ хуулийг газрын төсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өчигдөр төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан болно. 4. Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2 зүйлтэй байхаар боловсруулсан. Хуулийн төслийн 1-р зүйлд газрын тосоос гадна байгалийн хий нөөц ашиглалтын төлбөрийн орлогыг татварын ерөнхий хуульд тусгаагүй байсныг нэмж зохицуулсан бөгөөд 2-р зүйлээр энэхүү хуулийн хүчин төгөлдөр болох асуудлыг тусгасан болно. Дээрх байдлаар газрын хэвлэлийн баялаг болох газрын тос байгалийн хий нөөц ашиглалтын төлбөрийг үндэсний баялагын сангийн төрөлцсөн сан уулуурхайн улбарлтын улмаас сөрөг нөлөөлөлд өртөж буй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг харьяалах бүс аймаг сумын төсвөд хэрхэн хуваарлах болон газрын тос байгалийн хий олборлох боловсруулах салбарын төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд төрийн эзэмшлийн ногдол ашгийг үндэсний баялагын сан төвлөрүүлэх харилцааны эрх зүйн үндсийг бий болгосноор байгалийн баялагыг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах газрын хэвлэлийн баялагын өрөөгөөжийг үндэсний баялагын сан төвлөрүүлж тэгш шудраг хүртээгч чиглэнэ гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн 6-р зүйлийн 2 дахь хэсэг заасан суурь зарчимд нийцэж байгаа болно. За эдийн засгийн байнгын орны эрхэм гишүүдээ та бүхэн энэ газрын тосны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлц хэсгийг дэмжиж өгнө. Баярлалаа.